Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зарим хүмүүс Орос ах нар байна толдоод биднийг бензинтэй байлгаж байна даа гэж ярьдаг. Гэтэл нөгөө тал нь Оросууд бидэнд бензин өгөхгүй байна гэж яриад байдаг. Хинэн ч яаж ч ярьсан гэсэн бодит үнэн гэвэл яг өнөөдрийн байдлаар сондгоо дугаараараа гиснүү эсвэл тэгш сондгоо өдрөөрөө гиснүү дуртай үедээ очиж бензин хийгээ саваад үргээд авдгаа болох нэ. Америкийн нэгдсэн улс Иран хоёрын мөргөлдөөнийг бидэнд хамаагүй хол гэж үзэж байгаа ч гэсэн Оросын холбооны улс Украины дайн бол бидэнд харин шууд хамаарад байгаа юм а. За ингээд өнөөдрийн нөхцөл байдлын талаар бүгдээрээ ярилцъя. Дэлхий дээр нефт олборлож экспортлдог албан ёсны болон томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулдаг 80 орчим улс бий. Үүнээс бидэнд нефтийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс болон Саудын Арабын дараа 3 дугаар байранд жагсдаг дэлхийн нийт олборлолтын 10 орчим хувийг ганцаараа хангадаг зах зээлийн гол тогтогч байлаа. Украины зүгээс явуулж буй алсын тусгалт дронуудын системчилсэн цохилтын улмаас Оросын нефт боловсруулах үйлдвэрүүд түүхэнтэх хамгийн хүнд цохилтоо амсаад байна. Шинжээчдийн тооцоогоор Оросын нефт боловсруулах нийт хүчин чадлын ойролцоогоор 40-45% хүртэлх хувь нь довтлогоонд өртөж төр хугацаагаар эсвэл бүрэн ажиллагаагүй болсон. Энэ 40-45% гэдэг тоо бол Оросын нефт боловсруулах үйлдвэрүүд газрын хөрстэй тэгшэрсэн алга болсон устж үгүй болсон үг биш бөгөөд харин түүхийн нефтийг анхан шатанд нь ялгаж салгадаг үндсэн төхөөрөмжүүд болон технологийн шугам хоолоонууд дроны цохилтоос үүдсэн төмрийн улмаас зогсныг хэлж буй юм а. Оросын холбооны улсын Омск, Саратов, Рязань, Волгоград зэрэг гол үйлдвэрүүд нь олон удаа цохилтод өртсөн бөгөөд бензин, дизель төлс үйлдвэрлэдэг цикл нь ноцтойгоор алдагдсан байна. За тэгэхээр өнөөдрийн үеийн бодит байдалгүй бол Оросын холбооны улс болон Украины дайн яг өнөөдөр дуусчихсан ч гэсэн Оросын холбооны улсын нефт боловсруулах үйлдвэрүүд хуучин хүчин чадлаараа ажиллаж бүрэн хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлтлээ. Дор хаяж хэдэн сар тэгээд 1-3 жилийн хугацаа шаардлагатай болно гэж үзэж байгаа юм. Яагаад тэгэхээр нефт боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадалтай, наривчлалтай хэмждэг хэмжүүрийн багажнуудын сэлбэг хэрэгсэл нь болохоор Оросын холбооны улсад дотооддоо үйлдвэрлэгддэг сэлбэг хэрэгслүүд бөгөөд Оросын холбооны улсад авсан эдийн засгийн арга хэмжээний улмаас энэ бүтээгдэхүүнийг олж авах асуудал бараг боломжгүй болчиход байгаа. Оросууд түүхийн нефтийг бол хангалттай олборлож байгаа. Харин түүнийгээ боловсруулах хүчин чадал нь бараг тал хүн алга болсон. Иймээс дотооддоо шатхууны хомсдолд орж эхэллээ. Засгийн газар нь дотоод зах зээлээ хамгаалах зорилгоор бензин, дизель түлшний экспортод хатуу хориг хязгаарлалтуудыг шат дараалан тогтоосон бөгөөд энэ хоригоо 2027 оны ихэнх хүртэл сунгаад байна. Оросын холбооны улсын засгийн газраас гаргадаг экспортын хориг хязгаарлалтын тогтоолуудад Монгол улс шууд утгаараа хамаардаггүй. Хоёр улсын хоорондох засгийн газар хоорондын хэлэлцээр квот болон албан ёсны гэрээний дагуу манай улсад нийлүүлэх нефт бүтээгдэхүүний урсгал нь энэхүү ерөнхий экспортын хоригоос хууль эрх зүйн хувьд чөлөөлөгдсөн байдаг юм а. Хэдийгээр цаасан дээр квоттой боловч Оросын дотоод дахь нефт боловсруулах хүчин чадал буурсан, өөртөө шатхууны хомсдолтой тулгарсан нь бодит байдал дээр манай улсад шууд нөлөөлж байна. Орос улс дотоодынхоо хэрэгцээг нэн тэргүүн тавьж байгаа тул гэрээт хуваар хойшлох, нийлүүлэлт саадах, тээвэр логистикийн хүндрэл үүсэх үндсэн шалтгаан нь болж байгаа юм. Манай улс хэрэглээнийхээ 90-95% орчим хувийг хойд хөршөөсөө хараат байдлаар импортлдог. Тиймээс Оросын үйлдвэрүүдийн энэхүү технологийн болон геополитикийн хямрал нь манай шатхуун түгээх станцуудад дараалал үүсэх, хязгаарлалт тогтоогдох, үнийн тогтвортой байдал алдагдах эрсдлийг бий болгож байна. Засгийн газар нефт импортлогч компаниудад татврын хөнгөлөлт үзүүлж, нөөц бүрдүүлэх замаар үүнийг зөөлдөхийг хичээж буй нөхцөл байдал үнэхээр хүнд хэвээр байгаа юм а. Энэ удаагийн хямрал бол Тэнгэрээс унаад ирж гисэн гинтийн үзэгдэл биш. Оросын холбооны улс Украины хоорондох дайн 4 жил гарan 5 дахь жилдээ ороод үргэлжилж, мөн дээрээс нь Украины улс стратегийн хувьд Оросын холбооны улсын нефт боловсруулах үйлдвэрүүдийг удаа дараалан цохилтод оруулж байхад манай төр засгийнхан юу харж суусан юм бол гэж асуух нь зүй ёсны хэрэг. Мөн ийм эрсдэл эрхийг урьдчилан харж
стратегийн нөөцөө бүрдүүлэх, нөөцөө хадгалах сав бэлдэх тал дээр бид ямар арга хэмжээ авсан юм болоо гэж асуух нь зөв ёсны хэрэгэ. Тэгээ хамгийн үнэн бодиттой зүйл гэх юм бол энэ нөхцөл байдал бидний үндэсний аюулгүй байдал эдийн засагт ноцтойгоор нөлөөлж хүн болгоны айл болгоны хаалгыг төгсөж амьдралд нь оролцож байгааг бид харж байна. Анхаарал тавьсан танд баярлалаа.